За эртээр үеэс нүүдлийн ахуй амьдралаар хөгжиж ирсэн манай улсын иргэд өргөн удам газар нутагтаа тархан амьдардагаараа дэлхийн бусад улс орнуудаас онцлогтой гэж иж болно. Тэр ч утгаараа хөдөөгийн аслагдсан аймаг сумдад зам харилцаа за хүний болон ачаа тээврийн бэрхшээл нилээдгүй тулгардаг гэхэд болно. За ялангуяа аслагдсан Баруун аймгийн иргэд Улаанбаатар хотод ирэх буцахтаа нилээдгүй өндөр зардлаар зорчдөг юм а. Улаанбаатараас Баян-Өлгийгөөс Улаанбаатарын чиглэлд за 380 гаруй мянган төгрөгөөр авиакомпаниуд нислэг үлддэг. Тэгвэл үндэсний тэргүүлэгч авиакомпаниудын нэг Хүннү Air компани Улаанбаатараас Баян-Өлгий, за Баян-Өлгийгөөс Улаанбаатарын чиглэлд хамгийн хямд үнээр буюу за 190 мянган төгрөгөөр нислэг үлдэж эхлээд байна. Бид нэр одоо 2016 оны эхэн дээр ингээд Монгол улсын Алсын аймгийн нэг Баян-Өлгий рүү анхны нислэгээ хийлээ. Ингээд тогтмол нислэг хийн 7 хоногт 2-3 удаа нисэн. Ард түмэндээ бол хямд үнэтэй найдвартай үйлчлэгийг үзүүлэхийг зорж байгаа. За бид нар нислэгээ эхлэхдээ 191 мянган төгрөгийн одоо тийз ард түмэндээ санал болгосон. Тэгээд бидний тийзийн үн бол 250 орчим байх болно. Мөн одоо энэ Оросын холбооноос визгийн уулсан явдал энэ Оросын холбооноос хөөршин алтай улс бол манай аймгийг дамжаад бүр урагшаа одоо Солонгос, Япон явах урд орнуудаар аялах эсвэл ажиллаар явах тийм боломж бол бид. Энд өргөлж тогтмол нийслэгтэй байх юм бол тэр явдал оршигчдод бас нэмэгдэнэ гэсэн тийм бодлоготой. Тус компаниас удахгүй болох сар шинийн баярыг өгтөн дээрх чиглэлдээ энэ сарыг дуустал 102 мянган төгрөгөөр нислэг үлдэхээр болоод байна. За харин энэ сарыг дуусгаар 250 мянган төгрөгөөр нислэг үлдэх юм а. Баян-Өлгийн аймгийн иргэд Улаанбаатар хот руу нислэг үлдэхдээ зардлаа хэмнэх үүднээс Ховд аймаг хүртэл газраар явж за Ховдоос арай бага зардлаар Улаанбаатар руу нислэг жишг байдаг. Харин Хүннү Air компани зүгээс орон нутгийнхаа нислэгийн тарифыг энэхүү багасгаснаар за бага зардлаар шууд нислэг үлдэн Улаанбаатар хотод ирэх боломж бүрдэж байгаагаараа онцлогтой юм а.